За бид нэр системд нэвтрэгтэй болохоор HTTPS SMR-ийг хэлмэгдсэн гэдэг вебээр орно. За нэвтрэх нэр дээр болохоор та өөрийнхөө нэрээ бичээд өөрийнхөө овгоо бичээд заавад нэрээ бичнэ. За нууц үеийг болохоор өөрийн нэрээ бичээд давуу зураас 99-гээд латинаар бичнэ гэсэн үг. За хээ үсэг бол жишээ нь нөгөө мессежний хэлээр бичдэг шиг хээ үсэг бол KHT, C үсэг бол TST, яа үсэг бол YI-тай, за B үсэг бол V үсэг байна. За мөн пассвортын дээр хоёр үедээ нэртэй хүмүүс байдаг. Жишээ нь мөнх эрдэнэ, ган эрдэнэ, за төмөр очир гэдэг ч юм уу хоёр үедээ байх юм бол шууд үргэлжлүүлээд мөнх эрдэнэ гээд доогор зураас 99 гээд нууц үгээ хийхээр автоматар болно. За нууц үгийн дүрэн байдаг. Энэ яг ухлаар 6-аас дээш үсэг тэмдэг 6-аас дээш үсэг агуулсан байна. Мөн тоо тэмдэг заавал агуулсан байна гэдэг юм дүрмтэй байдаг. Тэгэхээр та бүхэн мартаж анхааргүй 6 үсэг тоо тэмдэгтээ оруулаарай. За бүгдээрээ анхаарал хандуулсанд баярлалаа. Одоо бүгдээрээ програм дээр эргэн ажиллах талаар сургалтыг орё. За бүгдээрээ веб бүтээгдэхүүн нэлээ. Энэ дээрээ SMR-ийг хэлмэгдсэн сегмент орно. За энэ дээр нэвтрэлтэй овгоо бичлээ. Нэрээ заавад нэрээ бичлээ. За энэ дээр пассвортаа хэлээ. За юу гэдэг нь цэнгүүн доогор зураас 99. За ингээд дарангууд харагдаж байна гэсэн үг. За энэ дээр хэдүүлээ яах вэ гэхээр за нууц үгээ мартсан эсвэл одоо шинээр бүртгүүлэх. За шинээр бүртгүүлэх тохиолдолд бүртгэл үүсгэх гэдэг командыг дарна. Энэ дээр үүснээр та өөрийн овог нэр, регистрийн дугаар, утасны мэдээлэл, байгууллагын мэдээллийг оруулаад бүртгүүлэх командыг дарна. Энэ нь яах вэ гэхээр шууд бүртгүүлэх команд дарснаар та шууд бүртгэхгүй зүрх судасны үндсний төв дээр таны мэдээлэл ирнэ. За тэгээд таны шалгаад бүртгэнэ. За бүртгэснээр таны утсан дээр хэрэглэгчийн нэр нууц үг очно. За энэ яагаад ингэж шалгаж байгаа вэ гэхээр одоо ижлэх нэртэй хүмүүс амар их байдаг. Одоо жишээ нь Батын Номин гэдэг ч юм уу олон нэртэй хүмүүс болохоор хэрэглэгчийн нэр давхцах. За мөн нэр давхцах юм асуудлууд гардаг. Тэгэхээр эндээс хяналтайгаар үүсгэж байгаа гэсэн. За мөн одоо хэрэглэгчийн нэрээ мартсан, нууц үгээ мартсан. За шинээр хэрэглэгч үүсгүүлэх жавал 99243182 гэдэг дугаар руу холбогдоод системийн хэрэглэгчээ үүсгүүлэх, нууц үгээ солиулах ийм боломжууд байдаг шүү. За хэдүүлээ систем руу оръё. За нууц үгээ хэлээ нэвтрэх гэдэг дарна. За бидний харагдах хэсэг маань болохоор ингэж харагдаж байгаа. За хамгийн ихний бид нэр ер нь 4 цэсэн дээр л ажил. За 5 цэсэн дээр л ажиллана. 5 цэс маань болохоор өөр өөрийн тусгай ийм үйлдэлтэй. За миний баруун гар талд байгаа хэсэг маань болохоор хилээ солино. За энэ дээр Монгол бол Монгол гээд англи бол англи гээд сонголттой хилээ Монгол дээр тавиад өөрийн нэрдээ дарангууд хэрэглэгчийн мэдээлэл нууц үг солих гэдэг командууд байдаг. За энэ дээр хэрэглэгчийн мэдээлэл гэдэг дээр дараад хамгийн сүүлийн үеийн байдлаар мэдээллүүдээ оруулна гэсэн. За ингээд хадгалах командыг дарангууд таны мэдээлэл ингээд солигдно гэсэн. За түүх гэдэг хэсэг дээр маань болохоор таны системээр ямар нэгэн үйлдэл хийсэн байх юм бол энэ таних ингээ харагдаж байна гэсэн үг. За ийм мэдээлэл зассан байна те. Гэх мэдээллүүд ингээд таны хийсэн үйлдэлүүд харагддаг. За энэ дээр бидний нөгөө нэг дефолтоор нууц үүсгэсэн байдаг. Цэнгүүн доогоор 100-аас 99 гэдгээ солиё гэвэл солих хэрэгтэй. За нууц үг солих гэж даваад энэ дээр нөгөө цэнгүүн доогоор 100-аас 99 гэдэг нууц үгээ хийгээд өөрийнхөө тал санахгүй нууц үгээгээд нууц үг солих гэдэг юм.
За тэгээд солигдонгууд автоматар нууц уг солигдчихно. За тэгээд буцаж орж ирээд хэдүүлгийн хамгийн ихний ажиллах цэс бол зөв судасны 10 жилийн эрсдэл гэдэг хэсэг байгаа. Энэ дээр бид нэр хамгийн эхлээд бусад бүртгэл гэдэг хэсгийг дарна. Энэ дээр яг хөглөр хүн тухайн байгууллагынхаа хариалагдах хүн амын тоог оруулж өгнө гэсэн. За би энэ дээр дефолтоор 5000 гэж тавьчихъя. Энийг жилд нэг л удаа хадгална гэсэн үг. 0-аас 17 нь хэдийн, 18-аас 39 нь хэдийн, 40-с дээш нас нь хэдийн гэдгээр нь оруулж өгөөд хадгалах командыг дарна. За дараа нь яг хөглөр зүрх судасны өвчин болон чихрийн шижингийн үндсэн нэмийн тоо гэдэг дээр та тухайн сар болгоноор дууссан юм уу, дуусаагүй юм уу, хангалттай байсан юм уу гэдгийг сонгож өгөөд сар болгоноор нь нийт 12 удаа хадгалж өгнө гэсэн үг. За ингээд энэ хэсэг маань бол боллоо. Энэ хүн амын хариалагдах хүн амын тоог оруулж өгснөөр биднэрт яг хөглөр үзүүлэлт хэсэгт маань нийт 15 график ажиллана. Энэ нь бол тухайн байгууллагаар гарч байгаа минутээр болохоор нөгөө админ хэрэгтэй болохоор жоохон удаан уншиж байгаа. Эдгээр болохоор тухайн танай байгууллагын 10 жилийн эрсдлийг тодорхойлсон бүх нөгөө 15 графикууд шалгуураараа гараад ирнэ гэсэн. За бид нэр төсөв шалгах гэдэг цэцэн дээр регистрийн дугаараа оруулна. За тухайн иргэн цэнгүүнээ Хүсгэл аймгийн сумын эмчтэр очлоо. За би ингээд ирсэн чинь регистрийн дугаарыг хийлээ. За энэ дэр засах гэдэг дарангууд энэ дэр хамгийн сүүлийн үеийн мэдээллийг оруулж өгөн. Жишээ нь энэ дэр яадаг гэхээр Mongolia дээр болохоор хаягийн мэдээ солигдоогүй гэдэг учраас хамгийн сүүлийн байдлаар оруулж өгнө. За тэгээ хадгалах командыг дарчна. Хадгалах командыг дарангууд ингээ ороод ирнэ гэсэн үг. За тэгэнгүүт энэ дэр төсөөний түүх гэдэг хэсэг байгаа. Энэ хэсгүүд маань бол дандаа хураагдчихдаг урт болохоор за энийг дийлгээд за нийт тухайн цэнгүүнээс өвчтөн цэнгүүнээс та 12 сумж асууна гэсэн үг. За бүгдэн дээр нь би хамгийн ихний эрсдэн дээр би заримдаа бүггүй гэж тавьчих. За биеийн хэмжээсүүдийг оруулна. За би ихний ээлжинд болохоор чивийн үзүүлэлтийг оруулъя тий ирсэн чинь. Төрхний төлөлтөнд тооч. Энэ чинь 36 сатурац 80 сахар. За би ихний ээлжинд сахаргүй 180-тай. За ингээ оруулж өгөөд за энэ дээр өлөвийн глюкозыг зарим газар нь үздэг, зарим газар нь үздэггүй. Лабораторийн урууж аншлуур байхгүй гэдэг шалтгаан ч юм уу зарим газар үзээгүй тохиолдолд энийг тэт гэж тавьж өгнө. Утсан тохиолдолд бол хэдүүлээ 5 гэж тавьчихна. За тэгээ эрсдэл тооцоолох гэдэг. За эрсдэл тооцоолох гэдэг дарангууд энэ дээр зөвлөгөөний гарч ийн зүрх судасны өвчний эрсдлийг 12 сар тутамд үнэлэх бөгөөд эмнэлзэн шинж тэмдэг эрүүл тэр даруй үнэлгээ хийх хэрэгтэй. За энийг хэвлээд өчч болно эсвэл амаараа тийм ингээ хийлцэж болно гэсэн. За ингээд хэрвээ 10 жилийн эрсдэл 10%-аас бага байх юм бол дуусгах командыг дарна. За би дуусгач. За дуусгахаа дарлаа. Тэгэнгүүт ингэж хяналтын жагсаалт руу ороод ирдэг гэсэн. За үзлэг тамархацсан юм тий. За ингээд би явж байгаа 6-7 сарын дараа дахиад сумын эмчтэр явчлаа. Тий. Регистрийн дугаараа илээ шалгах команд дээр. За ингээд түүхээ асуусан чинь дахиад хоосон болцсон байна. Яасан бэ гэсэн үг. Дахиад 12 асуумж асуух нь. За ингээд асуусан чинь иргэн цэнгүүн ингээ 2 эрсдэлтэй болчихё. За 4 эрсдэлтэй болчих. Тэ асуумж нь тийм гэ. За энэ дээр асуумжаа асуугаад би хэмжээсэн жоохон ихсчээ. Чин маань ихсээ, бэлхүүс маань ихсээ тий. За тэдний цэцлэгийн тоо, чаар амьсгалын тоо за 20 болчих. Тий жоохон амьсгаад байгаа. За температур нь хэд юм 36. За сатурац нь
хэд хэдийнтэй 90 гэдэг ч юм уу. За сахар нь жоох өссөн 7-той тий. Даралт нь ихссэн. За өлүүийн глюкоз нь 7 гэж. За ботхоо авах юм бол хажуу талын цэгээ дараа тавьсан ч болно. Өмнө нь бол болтгүй байсан. Сая шинжлэхдээ keyboard-ны баруун талын цэгэн дээр захиад автоматар ботхоо болж байна. За ингээд эрсдлээ тооцоолвоо. За тэгсэн чинь 10%-аас дээшээ болоод ирсэн. За ингэх юм бол яах вэ гэхээр за зөвлөгөөгөө өгөндөө зүрхэн дээлтэй хоол эргэлэг тамхины эргэлэг тосоо хөдөлгөөний ичгийг нэмэгдүүлэх 3 сар тутамд хяналтанд хянана. За ингээд энийг бас хийвчж болно. Нэггүй бол амраа илчж болно гэсэн. За ингээд 10%-аас дээшээ эрсдэлтэй байх юм бол хяналтанд авна. Хяналтанд авах гэдэг чинь. За тийм. Лавлаа шатлаас ирсэн. За 3 сар тутамд үзүүлнэ. За ингээд хадгалах командыг дараад сүүний эрсдлийн менежмент гэхэд орно гараад ирнэ. Энэ дөрвөн байхгүй байсан хяналтанд авах гэдэг дарангууд гарч ирж байгаа. За энэ дээр оншоо тавьж өгнө. Яравтай. Даралт хэсэлттэй. За өөр одоо юу ах юм хавсарсан байх юм бол оншоо тавихтаа бол хилээ англи болгоно. За N11 гэдэг ч юм уу тий. Онш хадгалах командыг дар. За энэ дээр эмийн жагсаалт гэдэг хэсэг дээр бол ийм гарч ирдэг. Энэ нь болохоор наа 611 маяг 6 сар батлагдангууд хиймжлээд эхлэнэ. Дохондоо ажилтгуу байгаа. За тэгээд лавлаа тусламжаас ирсэн хэсгийг өглөнө гэсэн. Тийм. Тэр энийг асууж агаад хадгалах командыг тарьчих. За ингээд би таны бичсэн имийг ууж явж агаад тэгэхээр 3 сарын дараа ирлээ. Иргэн зэнгүүнэ. Хоёрын шалгах командыг дарсан чинь за ингээд тасах дараад хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээ орууллаа. Мэдээлэл маань ингээ хуучин хэвээрээ байж гэнэ гэсэн. Энэ яагаад байж байгаа вэ гэхээр хяналтанд орсон учраас хамгийн сүүлийн үеийг хадгалаатай байж гэнэ гэсэн. За би энэ дээр ингээд таны бичсэн имийг уугаад нэмэр болсонгүй ингээд 100 жимаан жоохонд харгалаа тий. 3 сарын дахиад 20 ил үдчээ тий. Үсэн тэр эцэн даргалаа. За сахар нь улам ихсээл тий. Даралт нь ихсээл. За ингээд эрсдэл тооцсон чинь ингээд 20-с 30% байна. 10 жилийн эрсдэл 20-с 30 байна тий. За ингээд зөвлөгөө авах юм бол хэлнэ. За ингээд эрсдэл маань буураагүй учраас хяналтанд үзлэг нэмэх гэж тарьчихсан гэсэн. За тэгээд үзлэг нэмэх гээд энэ дээр оншоо нэмэх дахиад хавссан оншоо авах юм бол оншоо нэмэх юм уу тий. Тэрийг дагаад үзлэг нэмж болно. За эсвэл хасаж болно. За хасчээ. Хадгалах гээд энэ дээрээ 3 дахь эрсдэн дээрээ цаашдын зөвлөгөө өгч өгнө гэсэн. За юу гэх юм те цаашдын зөвлөгөө нь за таатай өөрсдөө нь би бол зөвхөн хяналтанд орох гэдэг ч юм уу. Шинэ банк 3 сар тутам хүнд үзүүлэх гэдэг юм. За ингээд хадгалах команд гэж. За ингээд зэнгүүнээ явж байгаад 6 сарын дараа ирлээ. Тод нэмийн имчилгээ хийж чагаад шалгах командыг. Ингээд ирсэн чинь сомж ингээд яг л хэвээрээ. За энэ дээр бүр дахиад ихсчээ те. За өндөр 140 болоо бүр таргалаад те. Сахар хэвээрээ. За ингээд дахиад хяналтанд үзлэг нэмэх гэдэг командыг төр. Ажлын эрсдлээ тооцлоо. Хяналтанд үзлэг нэмэх. За дэмийн чиглэгээ бичээд те. Машаа нэмж хасгаар болно гэсэн. За хамгийн сүүлийн байдлаар тэг зөвлөгөөгөө бичээ хадгалах командыг төр. За ингээд дахиад эмчилгээгээ солилцсон ууж яагаад дахиад ирлээ 3 сарын дараа. Хэдэн сарын дараа ч юм те. За ингээд ирсэн чинь анализ гэдэг хэсэг байдаг. Энэ нь болохоор
бүх нөгөө үзүүлэлтүүд маань график хэлбэрээр гардаг. За би энэ өдөр нэг өдөр бага үзлэг хийсэн учраас нэг шугамд харагдаж байгаа. Энэ бол 3 өдрөөрөө ингэж график хэлбэрээр гардаг. Энэ ингээ хураагдсан байдаг. Та харахаар бол илгээд харж болно. За мөн доошоо юм бүх үзлэгнүүд маань нийт цэнгүүнээ хэдэн удаа үзүүлж вэ гэдэг нь гараад ирнэ гэсэн. За ингээд дөрөвдгөө ирлээ. Гэсэн чинь ингээд асуумж маань үгүй болоо тий. Сайхан тураад за 78 болоод энэ дэр бинжин ай. За тэгээд зүрхний цохилтын тоо хэвээрээ за амьсгалын тоо 16. За сахарын 5 болчих тий. Дарслан бууч. За ингээд эслээ дуудсан чинь 10% бага болсон цэнгүүнээ тураад даралт нь хэвэн болоод тий. За ингээд эрсдэл бага болонгууд хяналтаас гарах гэдэг командыг тар. За өмнө яажсан бэ гэхээр 10 жилийн эрсдэл нь буухгүй байгаад байх юм бол хяналтанд үлсэг нэмэх гээл яваад байна гэсэн. Эрсдэл буурах юм бол хяналтаас гарах гэдэг командыг дарна гэсэн. За хэдүүлээ хяналтаас гарах чинь иргэн зэнгүүн. Ууж байгаа юм чинь тий. Ингээд сонголтоо сонгоод хадгалах. За ингээд иргэн зэнгүүнээ хяналтаас гарчлаа. Тэгэнгუთ та бүхэнд хяналтын жигсаалт гэдэг жигсаалтан дээр хяналтанд орсон хүмүүсийг гаргаж ирнэ. Энэ хэсэгт маань. За энэ үзлэг хэсэгт маань болохоор эрсдэл тооцоолсон үзлэг маань гарч ирнэ гэсэн үг. За тайлын хэсэгт яг үгээр танаа байгууллагын бүх үзлэг гарч ирнэ гэсэн үг. Одоо юу гэдгийг Улаанбаатар аймгийн Улаанбаатар сумын Улаанбаатар сум 5 эмчтэй явах юм бол 5 эмчийн үзлэг бүх үзлэгүүдэн дээр жигсаж гарч ирнэ гэсэн үг. За тэгээд энэ дээр тайлангаа шууд Excel форматаар дэж авах гэдэг командыг дарчна гэсэн үг. За энэ дээр миний дата жоохон их байгаа учраас жоохон уншчин татах гэдэг арангууд энэ дээр тайлан маань автоматар гараад ирнэ. Жоохон хүлээ. За ингээ ороод ирэнгуут дэрэн дарангуут ингээд бидний үзлэг хийсэн чагсаалт маань гараад ирнэ. Нөгөө нэг нийт бүх шалгуурынхаа ханны дагуу бүх энэ ингээд Google гэдэг нь болохоор хажуу тишээ нь маягтан том учраас та энэ дээрээ дарлаа. Хажуу тишээ суман дээр дарангууд ингээд үзүүлэлт дээр гүнэ гэсэн үг. Ямар багнаар. За ингээд тайлангаа авах боломжтой. Энэ тест маань болохоор сүний эрсдэл шалгах хэрэгсэл гэдэг хэсгээр ер нь бол нэгэн цонхон дээр л ажиллана. Энэ дээр бол байнга ажиллана. За бусад бүртгэл гэдэг дээр жилд нэг. За үсрээд нэг 12 удаа ажиллах нь байна. За тэгээд тайлан үзлэгийн жигсаалтаа бол ингээ хараа явуучих юм байна. Тэгэл эрсдлээ тооцоо явуучих. За энэ хэсэг маань бол ингээд дуусч байна. Хамгийн ихний тест маань. Хоёр дахь тест маань яг үгээр дүлээ алсын зайн зөвлөгөө авч сурья. За тэр нь яг үгээр нүүр хуудсан дээр дараад ухаан үйлчлүүлж байгаа регистрийн дугаар бичнэ. За хайх гэдэг дарлаа. Хайх гэдэг дарангууд энэ дээр өвчний мэдээлэл болон анимац гэдэг хэсэг гарч ирнэ. За тэр нь яг үгээр энэ дээр засах гэдэг хамгийн сүүлийн үеийн байдлаар оруулаад түүний мэдээллийг за энэ дээр анимац гэхийг бүглэнэ. Энэ анимац хэсгийг бүглэснээр яг үгээр тухайн асуумж асууж байгаа эмчт нь тухайн хүний асуумжийн анимац нь харна гэсэн. Тэгэхээр энэ дээрээсээ сонгож өгөөд асуултаа асууад хадгалах тарч. За ингээ хадгалахад арчлаа. За тэгэнгүүт энэ дээр яг үгээр тасалбар гээд за иргэн цэнгүүн дээр хэм судал юм уу. За юу гэх юм дээрээс мис заслал байна. За анги байна. За эхоны талаар асуух асуулт байх юм бол асуугана. За зөв судлал асуухаар бол асуух юм. Хэм судал бол хэм судлалыг сонгох юм. За энэ дээр хэдүүлээ
За эхоны хэмжээтэй тийм. Эхоны талаар нэгдсэн эмнэлгийн хэмжээс нэгдсэн хэмжээс зөвлөх. За ингээд. За хадгалангууд яг өгөхлөөр нүүр удасны түүх гэдэг хэсэг дээр миний тасалбарууд гэж байгаа. Энэ дээр дарангууд таны хамгийн сүүлд асуусан асуулт маань гараад ирнэ. За энэ дээр яг өгөхлөөр одоогийн үзлэг засах гэдэг харна. За энэ дээр яг өгөхлөөр тухайн зөвлөгөө авах байгаа хүний хамгийн сүүлийн байдлаар зөвхний эмчийн үзлэг хийж өгнө үү гэсэн. Тэ асуумжаа асуулаа, мэдээллүүдээ орууллаа. За бид товчлчээ. Бид энэ асуумжуудаа бүглээр информашн сонгож өгөөд за энэ доошоо эдгээр бүгдээр бүх асуумжуудаа бүглэнэ шүү дээ. Бүглөөд файл сонгох гэдэг дээр за эхо холтер тэ шинжилгээнүүдээ оруулж өгөөд open гэдэрч нэггээд хандгалах. За ингээд дараа тохиогийн дарангууд энэ дээр одоогийн бүрэн үзлэгийг харах гэдэг нь за түрүүний иргэний мэдээлэл дээрээс анемнез хэсэг маань мөн нөгөө мэдээлэлээ оруулах юм бол энэ дээр бүгдlэгдээд гараад ирэх нь. Тэгээд авсагсан файлууд маань автоматар ингээд харагдчих нь байна. За энийг ингээд эмчин үзээд үзлэгийн хонуудын харангуудаа танд зөвлөгөө өгөх нэ. За нэг өгөх нэ. Баярган Цэнгүүн гэдэг юмч. За саяны таны асуумжийг за өгнө. За тэгээ хадгалах командыг дарах юм. За хадгалах дарснаар яг өгөхлөөр нүүр утсан дээр энэ дэр ингээд гараад ирнэ 3 сарын 9. Энэ дээр дарангуудаа нээх гэдэг командыг. Нээх гэдэг командыг дарснаар яг өгөхлөөр нүүр утсан дээр бүх эмчнэрт харагдана гэсэн үг. Одоо 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн 2 дугаар шатлалын эмчнэрт таны асуулт харагдаж байна гэсэн. За энэ дээр дарж оронгууд тухайн эмчин таны үзлэгийг харлаа, мэдээллүүдээ шинжилгээнүүдээ харлаа. За энэ хүн дээр яг өгөхлөөр за 24 цагийн холтер хийх гэж юм тий. За тэгээ байжсэн чинь эмч маань холтрын хийлэгчтэй энэ дээр файл оруулж өгöd. За холтрын шинжилгээг оруулж өгöd. За ийм шинжилгээ хийлгсэн чинь ийм би дүрэн дээр зүгээр тест байдлаар бичиж байгаа шүү. Гэт бидэн ч файл авсаргаж олон файл сонгох гээд за тэгээд хийч. За тэгээд тухайн эмчин тэ юу гэх юм за 14 хоногийн дараа хагалгаанд орох гэдэг юм. Юу ч хийдгийндээ зөвлөгөө явах юм шиг. За тэгээд хэрвээ та энэ асуумжаа асууж дууссан бол хаах командыг тас. За ингэснээр яг үгсээр бүх эмчнэрт харагдахаа болон та өөрөө асуултаа асуугаа болсон бол хаах гэдэг командыг. Тэгэхээр таны асуумжууд энд ингээ хадгалгаатай байх гэсэн. Миний түүх гэдэг хэсэг дээр миний тасалбарууд гэдэг хэсэг дээр таны асуусан асуултууд бүгд харагдаж байна гэсэн. За ингэснээр яг үгээр хэдүүлээ мэдлэгээ шеэрлэх нь байна. Энэ хүн дээр ийм асуулт гаргахад ийм хариу зөвлөгөө өгсөн ийм шинжилгээ авах юм байна гэд мэдлэгээ шеэрлж байна гэсэн. За мөн алын банд зөвлөгөө авч байна гэсэн. За ямар ч энэ нь ягаад ингэж хийгэрээ гэдэг байгаа вэ гэхээр за хүмүүс Telegram нөгөө интернет техник технологи аягүй хурдтай хөгжсөн учраас хүмүүс юуг ашиглаад байна? Одоо
гаргацсан. За тэгэнгუთ яг үгээр нэг муудалцдаг ч юм уу эсвэл одоо юу гэдэг те гарц алддаг ч юм уу тийм тохиолдолд хүмүүс нөгөө чатад шууд shift delete хийгээд байгаа гэсэн. Шууд delete хийчихэнгүүт таныг хамгаалах нөгөө нэг баримт байхгүй болчих жоо гэсэн. Тэгэхээр асуумжуудаа сайхан оруулж өгөөд зөвлөгөөгөө аваарай. Таны тийм сул тал байдаг шүү гар утсаар явахаар. За хоёр дахь цэс маань болохоор зөвлөгөө авах байлаа. За гурав дахь цэс маань болохоор хяналт гэж байдаг. За энэ дээр хувийн хяналт болон багийн хяналт гэж байна. За эхлээд би та нарт хувийн хяналтыг зааж өгье. Хувийн хяналт нь яадаг вэ гэхээр нүүр утсан дээрээ дарлаа регистр хийлээ. Ах командыг дарлаа. Энэ дээр үзлэгийнэ. Нарийн мэргэжлийн зөвхөн юм чинь нарийн мэргэжлийн үзлэг хий. За асуумжаа асуулаа. Тэг оншоо тавилаа. Тэг оншоо сонгож өгөөд за энэ дээр шинжилгээнүүд оруулж өгнө гэхээр шинжилгээ хийлээ. Хадгаллаа. За ингээ хадгалсны дараа яг үгээр үзлэг хэсэг дараад энэ дээр дарангууд тухайн хэрэглэгчид нууцуг юзернейм пассворд өгдөг. Энэ яг үгээр иргэнийг хянана гэсэн үг. Одоо хүнд хүн байх юм бол тэ аймаг сум дүүр дээр хангалтанд орсон ч юм уу тэ. За тэгэнгუთ яг үгээр ухаан хүний эхлээд хөдөлөө хяналтанд авч. За хяналтанд авах гэдэг тийм төрч. За тэгэнгუთ яг үгээр хувийн хяналт гэдэг ороод ирнэ. За иргэн зэнгүүнээ ийм 3 оншоо хяналтанд авах гэрлээ. За тэгсэн чи яасан бах нь иргэн зэнгүүнээ таны өгсөн юзернейм пассвордоор орно. За энэ дээр үуч. За нууц өгөөрэй. Иргэн зэнгүүнээ орлоо. За ингээ оронгууд тэмдэглэл хэсэг гэж байгаа. За энэ дээр цэнгүүний ингээд артерийн дарал бүх юмд оруулах нь 140-тэй байлаа. Тэ? 160. Хоёр талаас гэсэн тий. Шинэ зов. Ингээд энийг өдөр болгоо тэмдэглээ явуулчихна гэсэн. Тэр өгдөлтөө нэг ч юм уу өдөртөө ойлгож. Ингээд тэмдэглээ. За тэгээд тухайн үйлчлүүлэгч маань танаас ингээ асуулт асуугаар эмчээсэн. За юу гэдгийг. За таны бичиж өгсөн юм үйлчлэхгүй байна. Даралт маань буурахгүй байна тий. Чи яах вэ? Илгэж үйлчлүүлэгч нь асуултаас. За гэх эмч маань иншуранс тийм өгөөрлөө. Хувийн хяналт гэдэг дээрээ зарлаа. Асуулт гэдэг дээр зарлаа. За тэгсэн чинь юу гэсэн бэ гэхээр эмчээ таны бичиж өгсөн юм үйлчлэхгүй байна. Даралт маань буурах байна. Эмчээ яах вэ гэнгүүт эмч манууд юу гэх юм те. За даралтны юмаа солио. Имэйл сулх.
Тэг. Одоо та тийм мэрэгжлийн зөвлөгөө өгөх нь шүү дээ. Тийм тэдэн граммаар солих гэдэг ч юм уу ингээд илгээх команд байдаг. Ингээд үйлчлүүлэгчээ тэгээд чатлаар хянаад явах боломжтой гэсэн үг. За ингээд өөрийн хяналтыг дарангуй тухайн хүн даралтаа үзэж юм уу юу гэдэг маань тэгээ гараад ирнэ гэсэн. Тухайн имээ уус юм уугаагүй юм. Ингээ хянаад явах хэрэгтэй. За тэгээд хяналтаас хүнд биш одоо хэвийн болоод ирэх юм бол хяналтаас гарах. Тэг. Эсвэл одоо юу гэх юм хамгийн хүнд одоо таны хувьд одоо хамгийн хянах ёстой хүмүүсээ ингээд тэмдэглээд үлдээчих чинь аа гэсэн. Хянаад явчихна өөрөө. За мөн багийн хяналт гэж байдаг. Энд дээр яг уу гэхээр за хоёр сум ч юм уу эсвэл аймаг ч юм уу за эсвэл нэгдсэн эмнэлгийн эмчтэй ч юм уу. За эсвэл дүүргийн эмчтэй тийм нэгдсэн эмнэлгийн. За эсвэл одоо юу гэдгийг 3 дугаар шатлалын эмчтэй гэдэг ч юм. Ингээ баг үүсгээд бас хянах боломжтой гэсэн. За баг яаж үүсэх вэ гэхээр шинэ жагсаалт гээд за энэ дээр юу гэдгийг тийм за Өвсгөл аймгийн юу гэдгийг те даралтны за жишээ нь одоо юу гэдгийг зөвхөн дутагдaltaд ч юм уу. За одоо юу гэх юм те та өөрсдөө мэдээл нэрээгүй шүү дээ. За зөвхөн дутагдaltaй хүмүүсээ нөөцлүүлэгчээ хянах. За ингээд энэ дээрээ хадгалах команд гэдэг. Жиж өгөөд за тэгээ хуваалцах гэдэг дээрээ гишүүн нэмэх гээд тухайн эмчээ сонгож юм. За энэ дээр бол хөвчлэн зөвхөн эмчнэр байгаа. За тухайн нэгдсэн эмнэлгийн бас эмчнэр маань байгаа. За одоо юу гэдгийг энэ дээр та би өөрийгөө биччихээ дөө. Энэ өөрсдийнх нь эмнэлгийн эмчнэр нь байна. За цэнгүүнийг нэмлээ админ ирэх гэх юм уу. Админ ирэх гэдэг нь яг уу гэхээр тухайн бүлэгтээ эмчнэрийг нэмэх үйлдэлийн за мөн өвчтөн хасах юм уу нэмэх гэдэг ийм үйлдэлүүдийг хийнэ гэсэн. За зөвхөн хүн нэмдэг байж болно эсвэл зөвхөн хүн гаргадаг байж болно. Тэг эсвэл админ биш зөвхөн хүн нэмдэг байж болно гэх мэтчлэн ингээд хэрхийг тавьж өгөөд хадгалах команд гэдэг. За ингээд нүүр утсан дээрээ дараад багийн хяналтыг дарангууд за Өвсгөл аймгийн зүрхний дутагдлын баг гэхэд. За энэ дээр яг уу гэхээр одоо шинэ эмч нэмэхээр байх юм бол өөр иргэн дээр дарлаа хуваалцах гээд энэ дээр гишүүн нэмэх гээд эмчнэраа нэмээд хийж болно гэсэн. За ингээ багийн хяналтанд байгаа хүний яаж нэмэх вэ гэхээр за тухайн үйлчлүүлэгчийнхаа регистрийг орууллаа хайх гэх командыг дарлаа. За шилжүүлэх хяналт гэдэг дээр багийн хяналтгээд Өвсгөл аймгийн зүрхний дутагдлын баг тийм хий. За ингээд гот тэргийн цэнгүүнээ Өвсгөл аймгийн зүрхний дутагдлын багийн хяналтанд байгаа хүмүүсээ ингээд багаараа хянжина гэсэн. За 5 эмч байгаа юм бол 5 эмч. За тэмдэглэлүүд гэвэл яг нь за одоо юу гэдгийг те за шинжилгээ хийх хэдэн сарын тэдэнд те за 3 сарын 11-нд холтер хийх гэж юм. За ангин гот яаж байгаа гэхээр бид нэр хамгийн сүүлийн за энэ дээр бас тэмдэглэгч болох нь байна те их хэмжээтэй за энэ хүн гэдэг ч юм уу те одоо юу гэдэг та тийм өөрсдийнхөө тэмдэглэлүүдийг бичээл авчнаа л гэсэн. За ингээд хүний хянаад яваад байна гэсэн тухайн багт нийт одоо 10 хүн байх юм бол 10 хүний хэмжээ нийт 5 эмч тий энэ дээр одоо 5 эмч байх юм бол 5 эмч маань дундаа нэг хүний хянаа явна гэсэн. За энэ хүн маань эрүүл болох юм бол за хяналтаас гарах юм бол устгах гээд тим гэдэг ирсэн. Тань нүг нь хасах гэж байсан шээ.
хасах гэж байсан чинь устгах болчих. Нэг янзлах. Тэгээд окей гэдэг харангууд хасагдчихна гэсэн. Ингээд багийн хяналтаас гарч. Багийн хяналт, говийн хяналт. За ерөнхийдөө ингээд дөрвөн команд систем дээр ажиллана гэсэн. Тэ? За эхний баруун талын хилээ Монгол боловлоо, өөрийнхөө мэдээллийг заслаа, нууц өгөө солилоо. За энэ баруун талын хэсэг. За энэ хэсэг дээр яадаг вэ гэхээр хамгийн сүүлийн үеийн сумжууд гарч ирдэг. Ямар хэмжээс тэ зөвлөгөө ирсэн бэ гэдгийг нь харагддаг гэсэн. За одоо энэ дээр төсвийн эрсдэл итгэжсэн байна. Багийн хяналт байна, хувийн хяналт байна. Тэгээд алсын зан зөвлөгөө. Ингээд энэ дөрвөн төсөн дээр ажиллах нь. За миний үсгүүд гэдэг нь болохоор энэ таны дөрөвний нөгөө нэг хяналтанд авахдаа зүрхний эмчийн үзлэг хийсэн үзлэг маань энд харагдах нэ. За бутгуулсан үйлчлүүлэгч маань энд харагдах нэ. Тэ? Ингээд 1 2 3 4 ийм дөрвөн төсөн дээр за энэ дөрөвт юм байна. Дөрвөн төсөн дээр л хэдүүлээ ажиллах юм. За тэгээд сургалтыг доогоор дуусгая. Асууж лавлах зүйл байвал 9924 3182 гэдэг дугаараас асууж болно. Эсвэл эрүүл мэндийн газрын ажилтнаас асууж болно. За тухайн байгууллага айгүй олуулаа бүртгүүлэх бол тэ энэ дугаар дээр Telegram байгаа. За Telegram-аар холбогдоод 4-5 хүний бүтгэл үүсгэх гэсэн юм аа гэдэг ч юм ингээд чатч асууж болно. Эсвэл шууд залгаад ирчих болно. За тэгээ анхаарал тавьсан явдалд баярлалаа. Бүхэн системээс ашиглаарай. Ингээд миний өнөөдрийн сургалт дуусчихна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. За сургалтыг дуусгалаа.